Улсын их хурлаас улсын их хурлын даргын үүрэгдсэн 5 гишүүн яваад үзээд хараад ард иргэдэд ямар бухимдалтай байгаа гэдгийг та бүхэн харсан шүү дээ. Боловчуудын сайдаа харсан. Одоо бидэнд шийдэл хэрэгтэй байхгүй юу? Яах гэж засгийн газарт ажиллаж байгаа юм бэ? Шийдэл хэрэгтэй. Шийдэх гэж засгийн газарт орж байгаа шүү дээ бид нар чинь. Тэгээд одоо тэр юутай холбоотой махны нөөц үрдүүлэхтэй холбоотой асуудлууд танад эд сайж ярина лээ. Яг юун дээр нь болохгүй байгаа гэдгийг чинь бид нар очиод тэнцээ харчлаа шүү дээ. Ерөөсөө бид нар жилийн жилд одоо чанаргүй юм бүтээгдэхүүн чанаргүй мах цуглуулаад байгаа шүү дээ. Гэхдээ хүссэн хүсээгүй бид нар сонгуульд орохдоо мөрөө төлбөрөө батлуулаад үнийг тогтвортой байлганы зэрэг орцсон байхгүй да. Тэгэхээр энийг хийхээс өөр арга байхгүй. Хийхээс өөр арга байхгүй хийн. Хийхдээ чанартай хийхээс өөр арга байхгүй да. Зөв хийхээс өөр арга байхгүй юу? Энд чинь махныхын үнийг яг чанартай нэг төвшөнд тэр махны одоо ченжүүд хэлж ялээ шүү дээ. Хэрвээ энэ махны үнийг нэг ингээд одоо чанартай цуглуулад ингээд барьчих юм бол эн чинь өөрөө махыг тогтворжуулах юу болох юм аа? Одоо яг одоо тийм арга хэмжээ нь болох юм аа. Иннээс илүү мах бид нар гаргаж ирээд бидний махыг авахгүй болчихно. Тийм болохоор яг энэ чанартай мах барьчих юм бол энэ бол бидний хувьд бол махны үнний дээд хэмжээ болчихно. Бид нар дээшээ гаргаад бидний махыг хинч авахгүй. Ингэж хэлж байгаа шүү дээ. Тэгээ энэний учрыг яагаад олчиж болохгүй байгаа юм бэ? Энэ мэрэгчлэнгүй чи ажиадах хэрэгтэй шүү дээ. Гарцуудыг нээсэд үүргөх хэрэгтэй байна тэгвэл. Одоо тэгээ ер нь эндээс дарга ер нь бол эндээс нэг тийм шийдвэр гарч явах хэрэгтэй. Би бол эртээ хэлсэн шүү дээ. Тэр зариг мэрэг дээр хэлсэн. Ганцхан тэр заргийн тэр нэг буруу одоо гарчгалсан гарчгаар одоо ваахан сэвээд саваад явчихна лээ. Дотор нь зөндөө ярьсан шүү дээ. Нэгдүгээрт бол засгийн газарт үүргүүгээ. Хоёрдугаар нийслэлд үүргүүгээ. Гуравдугаар хөдөө аж ахуйн яамд ямар асуудлууд байхын үүргүүгээ. Тэгж байгаа буцаад их хурл дээр шийдэл гаргаад явъя. Үндсэндээ бол мөрөө хөдлөл дээр юу тусгасан энэнийхээ дагуу гүйцэтгэх байгууллагууд маань үйл ажиллагаа явъя. Тэрлөө үзье харъя. Бид нар одоо тэр амьдралаас бүр нэг хайхтар тасарсантай биш. Асуудлуудыг тэр цумаа хөдөөнөөс сонгогдсон гишүүдийн хувьд бол бид нар чинь бүх амьдралыг мэдчихэж байгаа шүү дээ. Малын үн тэнд хэд байгаа вэ? Одоо малын нийлүүлэлт нь одоо хаврын энэ тарчиг цагт нийлүүлэлт нь байхгүй болцсон. Тэгвэл одоо нийлүүлэлтийг юу барих юм? Нөөцийн мах барина. Амьдралыг бид нар мэдээл байгаа шүү дээ. Энэний чинь төлөө 9 жил ажиллаад одоо болж өгөхгүй явах гал зохицуултыг хийж өгөхгүй л шүү дээ. Одоо зохицуултыг хийгээд туслаад өгөл дөө.